Найзуудаа Korea Store дэлгүүр аялал болон фитнесийн ус нэвтрдэггүй хүүтэн хадгалагчтай багтаамж ихтэй маш чанартай зөвхнүүдтэй 50% амьдрал зарлажээ. Та захиалах бол бидэнтэй холбогдорой. За сайн байна найзуудаа. Энэхүү видеонд булчин мас хадгалах нэмэхэд хамгийн их тус болдог витамины талаар яригдах болно. 2020 оны 8 дугаар сард Journal Nutrition 13,000 хүн оролцсон маш том судалгааны үр дүнг танилцуулсан байна. Энэхүү судалгаа нь витамин З булчин мас хадгалахад хэр зэрэг нөлөөлдөг болохыг тогтоохыг хүссэн байна. За судалгаанд 42-оос 80 насны хүмүүс хамрагдсан. Хэрэв та бүхэн энэхүү судалгааг бүтнээр нь үзэхийг хүсвэл тайлбар хэсэгт линкийг үлдээчи та бүхэн ороод үзээрэй гэж хэлье. Хүний өдөрт авах ёстой витамин З-ийн дундаж хэмжээ 90 мг байдаг. Гэхдээ хүн болгон энэхүү нормыг биелүүлж чаддгүй. Харин булчингийн хувьд бол витамин З маш чухал үйлчлэл үзүүлдэг. Нэгдүгээрт энэхүү витамин нь карнитин үйлдвэрлэхэд оролцдог. Карнитин нь өөхийг митохондорт зөөж өгөх зорилттой. Харин өөх митохондорт очиод энерги болж хуурж эсэлддэг. За маш олон тураах бүтээгдэхүүнд карнитин орсон байдаг. Та бүхэн маш сайн мэдж байгаа. Мөн карнитин хэдий ч их байна, төдий ч хүн энергиэр илүү бас хангагдана гэсэн үг. За хоёр дахь үйлчлэл нь витамин З нь коллагены нийлэгжилтэд оролцдог. Коллаген нь булчингийн эсийн каркас болно. Нэгсэндээ булчингийн хүрээ болно гэсэн. За гурав дахь нь бол витамин З чөлөөт радикалуудтай тэмцдэг. Энэ нь бол бас нэг антиоксидант үйлчилгээтэй гэж хэлж болно. За судалгаа хэрхэн явагдсан бэ гэхээр 42-оос 80 насны хүмүүсийг хэрэглэж буй витамин З-ийн хэмжээгээр ангилсан байна. Хамгийн багадаа 37 мг хэрэглэжсэн бол хамгийн ихдээ 170 мг хэрэглэжсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн зөвхөн хоол хүнсийг хянахаас гадна давхар цусан дахь витамин З-ийн хэмжээг давхар хэмжсэн байна. Харин булчингийн маасыг биоимпедансны аргаар шалгаж ирсэн. За биоимпедансны арга бол орчин цагт өөхний хэмжээ, булчингийн мас, ясны мас, усны хэмжээ гэх үзүүлэлтүүдийг хамгийн наривчлалтай, оновчтой гаргаж буй жин гэж хэлж болно. Мөн энэхүү судалгаанд нөлөөлж болох үз тухайн хүний дадал, бэлтгэл, хооллолт гэх зэрэг хүчин зүйлсүүдийг давхар тооцсон байна. Судалгааны үр дүнд маш тодорхой витамин З хамгийн бага хэрэгэлсэн, мөн цусан дахь витамин З-ийн хэмжээ хамгийн бага байсан групп нь хамгийн их булчин масаа алдсан. Харин витамин З хамгийн өндөр дунгаар хэрэгэлсэн групп хамгийн их булчин мас хадгалсан байна. За энэхүү хоёр группийн зөрүү нь ойролцоогоор 3%. За та бүхэн бодож магадгүй 3% гэхээр хэтэрхий бага тоо биш юм уу гэж. Яг үүндээ 40-с дээш насныхан саркопения болдог. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 40-с дээш насныхан жил бүр нийт булчингийн маасныхаа 0.5%-ийг алддаг. Харин 3% гэхээр төдийлөн бага тоо биш юм аа. За манай бодибилдингийн хувьд бол витамин З маш өндөр цар хүрээтэй эргэлдэг. Зарим нэгэн мэрэгжлийн тамирчид, зарим нэгэн профи, за би доозыг хэлчихээ тавханд доороо иж 3 г витамин З ууж байгаа. Энэ нь бол тухайн тамирчинд хэд хэдэн давуу тал өгдөг. За нэгдүгüрт бол витамин З антиоксидант үйлчилгээтэй, хоёрдугаарт дархлаа сайжруулдаг, гуравдугаарт дархлаа гайгүй болоод ирэхлээр нөгөө хориотой юм тарианаас гардаг яар шарах батгах ч гэдэг юм уу эдгээр зүйлсээс бас авардаг юм бас давуу талуудтай байд юм аа. За миний хувьд ч гэсэн энэхүү гайхалтай витамин З-г бас энэхүү судалгааг сонсоогүй дахиж үзэж хараагүй бол мартцсан байна. Та бүхэн ч гэсэн битгий мартаарай. Өөрийнхөө булчин масыг нэмэхийн тулд, хадгалахын тулд өдөр болгон витамин З-г хамгийн багадаа түрүүний судалгаан дээр гардаг шиг 200 орчим мг-ыг хэрэглэж байгаарай гэж зөвлөмөр байна. Төгсгөлдөнд үнэхэд энэхүү судалгаа бол маш том цар хүрээ ихтэй бүхэл бүтэн 13,000 хүн амрагдсан том судалгаа болсон. За хэрвээ та бүхэнд орчин үеийн маш найдвартай судалгааны үр дүнг танилцуулах видео таалагдсан бол лайк, шеэр, комент гэх мэт идэвхтэй үзүүлээрэй. За ингээд удахгүй уулзъя.